өдрийн мэнд хүргэе. За хоёулынгийнхны ярих сэдэв бол мэдээж бага насны хүүхдүүдийг одоо хүчирхийлэлээс ангид орчинг дэмжих гэдэг төслийн тухай ярих чинь энэхүү төслийг хэрэгжүүлэх яг шаардлага манай улсад яагаад үүссэн юм бэ? За юуны өмнө бага насны хүүхдийг чиний хэлэх үү гэдгээс эхлэе те. Тухайлбал одоо хүүхд гэдэг маань 18 наснаас доош яг бага насны гэдэг ингээд бидний хувьд аваад үзэх юм бол яг 7 хүртэл насны хүүхдийг авч үзэж байгаа. За энэ насны ямар онцлог байдаг вэ гэхээр энэ насны хүүхдүүд маань өөрсдөө хүнээс хараад эрх зүйн чадамжгүй өөрөө ямар нэг асуудлаа бол яг ингээд санаж бодож ийн гэдгийг чөлөөтэй илэрхийлэх явдлын юм дутмаг байдаг. Тэгээ ийм учраас бид нар бол ер нь Монголын эмэгтэйчүүдээс сан маань өөрөө ер нь бага насны хүүхдийг хүчирхийлэлээс хамгаалах ажлыг бол өөртөө анх сан үүсгэн бий болгосон цагаас бол эхэлсэн. За энэ дээр ямар асуудал те тухайлбал одоо хамгийн онцлог ямар зүйл вэ гэхээр бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал байгаа. Тухайлбал ингээ 2014 онд ингээ цагдаагийн газрын мэдээлэлээр ингээ аваад үзэхэд бол нийтдээ бага насны хүүхдийн нийт хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 10 орчим хувь нь бол бага насны хүүхдүүд байна гэсэн юм судалгаа гарсан байдаг. Тэгэхээр энэ маань бол зөвхөн цагдаад бүртгүүлсэн мэдээлэл. Тэгэхээр нэг хүчирхийлэлд албан ёсоор ингээд шүүхээр явсан шүүхийн шатанд хэрэгээ шийдвэрсэн хүүхэд 10 байлаа гэхэд тэрний цааталд бол багс 10 хүүхэд байх. Үнэхээр магадлалтай гэдгийг бол олон улсын судалгаа гаргасан байдаг. Энэ үүднээсээ бид нар бол бага насны хүүхдийг бол бэлгийн хүчирхийлэлээс хамгаалъя гэсэн ийм зорилгоо бол тавьж ажиллаж байгаа. Өнөөдөр бага насны хүүхдүүдийг бол яг тэ тухайлбал 4-5 наснд нь энэ хүн намайг яг бид маань яг зөв хүрч гэнэ үү, буруу хүрч гэнэ үү, энэ аюултай хүрэлтөө, аюулгүй хүрэлтөө гэдэг хүүхдэд ялгаж сурах хэрэгтэй байна. Тэгээ энэ ялгаж сурахаас үүдээд энэ хүүхдүүд маань ер нь өөрсдөө явандаа өөрсдөө ямар нэг болцсохгүй хүчирхийлэл эрсдлээс хамгаалах юм боломж бүрдэнэ гэж бид нар үзэж байгаа. Ийм үүднээс л өнөөдөр бид нар энэ асуудлыг хөндөөн гаргаж ирж байна да. Орчин гэдэг бол зөвхөн гэр бүлийн орчин бол мэдээж биш те. Цэцэрлэг, нийгэм, бүр гадаад талбай дээр тоглож явах хүртэл тэр бол бас л нэг орчин байна. Тэгэхээр яг орчин болгонд ойлгуулахын тулд нийт массын сэтгэхүйд бас хандах хэрэгтэй болох нь тийм үү? Тийм, тэлгүй яг уу. Тэгээ энд бол нэгдүгээр бол мэдээ цэцэрлэгийн орчин. Гэхдээ цэцэрлэгт хамрагдаж чадахгүй бас нэлээд хүүхдүүд байна те. Эцэг эхийн хараа хяналтаас гадуур байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдэд бол зориулаад ер нь энэ хүн ямар үед бол би өөрийгөө хамгаалах надад аюултай байна вэ гэдгийг тэрийг мэдэр тийм чадвартай болгоно гэсэн үг л дээ. Тэгээ тухайлбал өнөөдөр яг хүний биеийн анатомийн үүднээс ч гэсэн аваад үзэхэд бол ер нь хүний биед бол хүн бол тодорхой ээж аав нь хүрэхэд аюулгүй орчин, аюулгүй тийм хэсэг гэж байна те. Энэ өөр хэсэг төрвөл энэ маань аюултай гэсэн ийм хэсгүүд ороод ирж байна. Тухайлбал хүүхд гадаа орчинд ингээд тоглож байхад танихгүй хүн тэр хүүхдээ болохгүй хэсгээс ингээд бариад авахд бол энэ болохгүй юм байна гэдэг сигнал аваад хүүхэд өөрөө ер нь ээж аав руу явдаг юм эсвэл тэр хүнээс зайлсхийх өөрийгөө хамгаалах юм чадварыг л бид нар бий болгох гэж зорж байгаа юм л да. Яг таны түрүүн тэр цагдаагийн байгууллагаас авсан мэдээлэлээс харахад те яг ямар хүүхдүүд хамгийн их энэ бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр вэ? За энэ бол янз бүр те гэр бүлийн орчинд өртөж байна. Тэгээ энэ бол гол төлөв дандаа ураг төрлийн хүчин байдаг. Ураг төрлийн хүчингийн нэг онцлог нь яадаг вэ гэхээр хүүхдийг бол яг бага настай байхад нь тэр хүн бол хин нэгнийх нь ах トゥ хамаатан саданч гэдэг юм уу те ямар нэг хэлбэрээр би нэг таньдаг хүн л яг тухайлбал тэр хүүхдийг хүчирхийлэх магадлал их өндөр байдаг. Яг гудамжинд хүүхдийг ямар нэг хэлбэрээр аваад явах нь цөөн яг гэр бүлийн орчинд хүүхд бол өртөх эрсдэл нь бол их өндөр байдаг. Тэгээ ураг төрлийн хүчин болохоор тэр нь нуугдах, тэр нь нуугдмал байдалтай байна. Тэр нь бол явандаа тэр хүүхдээ үнэхээр сэтгэхүйд бол ямар их хор хохирол авчирч байгаа гэдэг бол бид нар бол үгээр хэлсхийн арга байхгүй юм асуудалтай. Төслийн хүрээнд яг ямар үйл ажиллагаа? За төслийн хүрээнд болохоор бид нар яг 11 цэцэрлэгийг хот хөдөөгийн 3 аймаг, Улаанбаатар хотын 5 дүүргийн нийт 11 цэцэрлэгийг сонгож аваад яг энэ эцэг эхчүүдэд зориулсан, багш нарт зориулсан, яг хүүхдүүдэд зориулсан ийм сургалтын хөтөлбөрийг боловсруулах юм. Яг энэ маань бол яг хүүхдийн нас бие сэтгхүүд тохирсон хүүхдэд яаж зургаар үзүүлж ойлгуулах уу, яаж өөрийгөө хамгаалах уу, видео
хийвэл тайлбар одоо орчин үеийн хүүхдүүд шүү дээ видеогоор одоо тайлбарлаж болох уу гэсэн өөрийн орны одоо урд нь хийсэн ажлын одоо туршлага дээр үндэслээд яг өнөөдрийн Монгол хүүхдийн сэтгхүүд энэ асуудлыг яаж ойлгуулбал таарах тохиромжтой вэ гэдэг тэр зүйл дээр бол илүү анхаарч ажиллах юм байгаа. Энэ маань бол бид нар бол яг 3 жилийн хугацаанд бол явагдана. 3 жилийн хугацаанд бол бидний эхний ээлжинд бол дандаа туршилтууд явагдаад түүний дараа бол яг энэ хөтөлбөртөө хэрэгжүүлэх боломжийг судална. Гэхдээ энэ маань бол их олон. Хоёулаа дараагийн хэсэгт дахиад эргээд ярилцъя. Студид бол манай Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал Эрдэнэ Жимэгч маань бол ажиллаж байгаа. Бид бол одоо яриад байна л да. Эрх зүйн чадамжгүй гэхээр хүүхдүүд маань одоо яг ямар одоо хүрээг хамарч ойлгох уу? Дээрээс нь хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах манай Монгол улсын хууль эрх зүйн орчин хэр хангалттай байгаа юм бэ? За хүүхд маань өөрөө те 18 нас хүртэл бол хэн нэг асрах хамгаалагч хамгаалтад байдаг. Тэгэхээр өөрөө энэ эрх зүйн чадамжгүй гэхээр өөрийнхөө төлөө дуурайд явах юм уу өөрийнхөө эрхийг хамгаалаад явна гэсэн ийм чадамж байхгүй тэр утгаас нь ярьж байгаа. Энэ хүүхдийг одоо хүчирхийлэл дүртлүү гэхэд түүнийг төлөөлөд эцэг их юм асраа хамгаалагч юм уу яг одоо тэтгэмжлэгч төлөөлөгч тэр хүмүүс явна. Энэ үүднээсээ ярьж байгаа. За нөгөө төгөр одоо яг тухайлбал тэ хууль эрх зүйн орчим. Энэ одоо сүүлийн үед бол бас хэлэхэд бол яг хүүхдийн хүчирхийллээс хамгаалах хууль эрх зүйн бас боломжийн орчин бүрдсэн гэдэг бол хэлэх ёстой. За энэ одоо юугаар ямар хуулиуд байна вэ гэхээр 2016 онд хүүхд хамгааллын тухай хууль батлагдсан, хүүхдийн эрхийн гэхийн тухай хууль батлагдсан. Сая 2016 оны сүүлээр гэр бүл хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль батлагдсан. Хууль эрх зүйн орчин бий боловч өнөөдөр яг нэг одоо яг цэцэрлэг гэдэг юм уу сургууль гэдэг юм уу энэ дээр бол яг хүүхдүүдэд зориулсан өөрийгөө одоо хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүчирхийллээс өөрийгөө хамгаалах үе тэнгийнхний одоо яг тэд бие бинийгээ дарамт энэ төр гаргахгүй тийм талын одоо мэдлэг бол манай яг боловсролын байгууллагад нэлээд сул байдаг. Энэ бол яг тогтолцоотойгоор биш үе олгодог. Энэ учраас энэ мэдлэг нь хүүхдэд бол яг нөгөө өөрт нь сууж өгч би энийг ингэхгүй байх ёстой юм биш үү? Энэ тохиолдолд би ээж аавдаа хэлэх ёстой байна. Энэ тохиолдолд би аавдаа хэлэх ёстой ч гэдэг юм уу. Ийм асуудлыг хүүхэд тухай бүр одоо мэдэхгүй байгаа. Ийм учраас бидний одоо яг зориод байгаа зүйл маань яг цэцэрлэгийн насны 4-5 насны хүүхдүүдэд өөрийгөө хүчирхийллээс хамгаалах ийм л одоо ойлголт мэдлэгтэй болгох гэвэл зорж байгаа юм да. Тэгвэл олон улсад ямар байт юм бэ? Олон улсад бол энэ талын мэдээллийг бол олгодог. Тэгээ одоо яг бид нарт одоо зэрэгцээ гэл ингээд оршин суугаад үсгэд бол бид нарт адилхан одоо Солонгос гэл яж тэ. Тоол бол Америк гэдэг одоо хөгжингүй орнуудаас дуртах бол бүх оронд бол цэцэрлэгийн насанд хүүхдэд одоо яг манайхны одоо хөгжүүлэх үйл ажиллагааг заахан хажуугаар хүн байх гэсэн энэ үүдний одоо хичээлүүд нэлээх ордог. Амьдрах бидний одоо яг нэг манай монгол хэл дээр болгохаар бол амьдрах ухааны хичээлүүд нэлээ ордог. Хэдийгээр манад яг ингээд нэг амьдрах ухааны хичээлүүд ордог боловч энэ дотор нь одоо яг тухайлбал энэ асуудал тусагддаг. Боловсролын яамд хандаж үзнэ үү? Яг сургуулийн хөтөлбөрт тусах уу энэ төсөл хэрэгжснээрээ? За энэ асуудлыг бол бид нар угаасаа боловсролын яамтай хамтраад хэрэгжүүлж байгаа. Нийслэлийн боловсрол угаасаа бид нар бол боловсролынхаа байгууллагатай хамтрахгүйгээр энэ асуудлыг үр дүнтэй болгоно гэхэд хэцүү. Тэгэхээр бидний одоо ажлын хэсэгт боловсролын яамнаас оролцож нийслэлийн боловсрол, аймаг дүүргийн боловсролын хэлцээ цэцэрлэгүүд гээд бүх талын түүнээс гадна энэ талаар ажилладаг төрийн бас байгууллагууд гээд их олон талын оролцоотой одоо бид нэр хамтран ажиллах гэж байна л да. Тэгэхээр одоо энэ төсөл хэрэгжиж дуусахад бол нийтдээ бол Монголын улсын хэмжээнд одоо сургуулийн өмнөх насны хүүхдүүд яг хүчирхийллээс ангид байх орчин бас бүрднэ хаа гэдэгт бол бид нэр итгэлтэй байгаа. Тэгэхээр та 11 сургуульд хэрэгжин гэж энэ цэцэрлэгт энэ 11 цэцэрлэгийг яаж сонгосон юм бэ? Тэгээ энэ төслийн маань ер нь өртөг хэд байгаа? Энэ төсөл хэрэгжснээрээ бас үр дүн гарсан тийм жишээ татах орон бий юу? За энэ цэцэрлэг бол ер нь Улаанбаатар хотын хамгийн олон хүүхдэд цэцэрлэгүүдийг сонгосон захын хорооллын энэ дээр бол гол төлөв дандаа 24-ийн цэцэрлэг те захын хорооллын цэцэрлэг Улаанбаатар хотын хамгийн олон хүүхэдтэй цэцэрлэг гэдэг. Түүнээс гадна бол аймгийн төвөдийн цэцэрлэг бас хөдөө аймгуудын сумуудын цэцэрлэг гэдэг ингээд янз бүрийн төлөөллүүд сонгогдсон болохоор яг энэ хүүхдүүдэд зориулсан олон талтай хэлэлцээний үр дүнд бол тохирсон хөтөлбөр боловсруулна гэж найдаж байна. Гэхдээ энэ тал дээр бол бидний хувьд бол илүү Азийн орн гэдэг утгаараа
яг одоо нөгөө Аз хүүхдүүдийн одоо Европ юм уу Америк хүүхдүүдийн сэтгэлгээнээс онцлог штэ. Тэгэхээр бол Азийн бусад орнуудад ер нь яг энэ сургалтын хүүхдүүдэд яаж олгодгийг гэдэг дээр бас илүү төлхөө туршлагуудыг судлах бах. Энэ дээр ч одоо бас манайх бүр цоошин асуудал гэж бас үзэж болохгүй. Энэ тал дээр манай энэ олон улсын зарим байгууллагуудыг хийсэн жижиг хэрэгжүүлсэн жижиг төслүүд байгаа. Манай төрийн бус байгууллагуудаас мөн энэ дээр ажилласан сайн арга туршлагууд байгаа. Эднэрийг бол бас харна. Зөвхөн гадных биш бас өөрсдийнхээсээ суралцсна гэсэн бодолтой байгаа. Төсвийн санхүүжилт танаас төсвийн санхүүжилт гэдэг одоо яг тохиолбол манайхын төслийг бол үндсэндээ 2014 оноос хойш бол санхүүжилтийг хааж эхэлсэн. Тэгээ бидний санхүүжилт бол Ананда гэдэг Швейцарын сангаас нийтдээ одоо яг 3 жилийн хугацаанд $500,000 юм төсөвтэй төсөл байгаа. Тэгэхээр 11 цэцэрлэгт маань нийт хичнээн хүүхд хамрагдаж төслийн үр дүн хүртэнэ гэсэн үг үү? За нийтдээ бидний яг одоо бол бидний тооцоо гаргаж байна л да. Нийтдээ бол 5,000 гаруй хүүхэд байгаа. Дээрэс нь бол бас тэдний эцэг эхчийг 2 үржүүлчих юм бол тэд ард талд нь 10,000 одоо эцэг их 224 багш гэсэн ийм тооцоо бол гарч байгаа. 3 дахь жил нь бол эхний 2 жилдээ яг 11 цэцэрлэгтээ яваад дараагийн 3 дахь жилдээ бол түгээн дэлгэрүүлэлт бусад одоо цэцэрлэгүүдэд хүртээх гэсэн ийм одоо төслийн санхүүжилтийн тал хувь нь бол 3 дахь жилдээ бол явж байгаа л да. За баярлалаа. Тэгэхээр Монголын мэдээ сувг хангарт студиэс үзэгч та бүхэнд зочны ярилцлагын цагаа хүргэлээ. Бид бага насны хүүхдийн хүчирхийлэлгүй орчин сэдвээр ялангуяа ийм төсөл бол Монгол улсын цэцэрлэгүүдэд хэрэгжиж байгаатай холбогдуулан мэдээллийг хүргэлээ. Манай студид Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал Эрдэнэ Чимэг бол ирж мэдээлэл өгсөн байгаа. Эргээд төв студидтэйгээ холбогдъё. За баярлалаа. Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн Нүхэн гүүр гэдэг газар Орхон голд 5 зорчигчтой автомашин гол дээгүүр тээвэр хийж яваад мөсөн цөмөрсөн дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газрын 90 хайх аврах салбарын 5 албан хаагч нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан байна. Ойрын үед ихэнх нутгаар цаг агаар дулаарч гол нуурын мөс нэмгэрч цөмөрх аюултай болсон.